Баян өндөр сумын Эрдэнэ багийн ажлын алба эрсдэлгүй Эрдэнэ баг аяныг зохион байгуулж, аяны хүрээнд өнөөдөр багийн иргэдэд мэдээлэл хүргэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Орхон аймгийн цагдаагийн газар, прокурорын газар, өрхийн эрүүл мэндийн төв, онцгой байдлын газрынхан оролцож, цаг үеийн болон тулгамдж буй асуудлын талаар иргэдэд мэдээлэл хийлээ. За Орхон аймгийн хэмжээнд 4 сарын байдлаар галт төмрийн тоо, галт төмрийн хохирлын тоо бол илүү өсөх хандлагатай байгаа. Тэр тусмаа манай Эрдэнэгийн нутаг дэвсгэр дээр он гарсаар бол одоо галт төмрийн эрсдлийн 10 дуудлага ирсэн байдаг. За үүнээс одоо 6 жишээлбэл одоо нөгөө хашааныхаа шар өвсийг шатаах эрдийн одоо санамсар болгоомжгүй байдлаас болоод энэ галт төмрийн одоо дуудлагууд ирсэн байдаг хандлагатай байгаад байгаа. За энэ үүнтэй холбогдуулан багийнхаа нийт иргэдийн дунд галт төмрөөс урьдчилан сэргийлэх, за шар өвсөөр шатаахгүй байх, хог хаягдлаар шатаахгүй байх тийм ээ. Одоо энэ талаар бол иргэдтэй сургалт мэдээлэл бол одоо төрийн олон байгууллагуудтай хамтарч мэдээлэл өгч ажиллаж байна. Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 4 сарын байдлаар галт төмрийн тоо хохирол өсөх хандлагатай байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Ийм дэргэд иргэний үргээ биелүүлж ойр орчимд гарсан галт төмрийг цаг алдалгүй холбогдох байгууллагууд руу мэдээлж байх хэрэгтэй хэмээн мэргэжилтэн хэллээ.